Сайн байцгаана уу? Шимжлэхээр олдж байгаадаа баяртай байна. Энэ удаагийнхаа бичлэгийг өмнө та хэдтэй хэлжсэнчлэн эзэн хааны гэр бүлийн талаар нэг хэд хэдэн цуврал бичлэг хийя гэд ярьжсэн шүү дээ. Тэрэн дээр үндэслээд эхнийхээ бичлэгийг хийхээр сууж байна. За бичлэгээ эхлэхээс өмнө та хэдтэй заавал дуулгахны гоё мэдээ байна. Энэ юу вэ гэх юм бол зөвхөн Японд амьдарч байгаа гэлтгүй гадаадд амьдарч байгаа монголчуудтай зориулаад анх удаага маш гоё үйлчилгээ бий болсон байна. Гадаадд сурч ажиллангаа тийм Монголдо нийгмийн даатгал төлдөггүй байсан ч гэсэндээ орон сууц автомашиныг лизингийн үйлчилгээгээр авах боломжийг анх удаага олгож эхэлсэн байна. Өөрөөр хэлэх юм бол бид нар Монголд байдаггүй учраас нийгмийн даатгал төлдөггүй. Тийм учраас банкны зээл авахд бол тун хэцүү байдаг штэ. Тийм учраас орон сууц юм уу автомашиныг худалдаж авахдаа заавал шууд бүх мөнгөө төлж байгаа авдаг бол өнөөдрөөс ахуулаад бид нар зөвхөн 20%-ийнхаа урьдчилгааг төлөөд үлдсэн бүх мөнгийг нь сар сардаа төлөх маягаар лизингийн үйлчилгээгээр авах боломжтой болсон. Тэгээ хамгийн гол нь шаардлага маш багтай, уян хатан тэгээд өөрийнхөө сонгосон байрыг худалдаа авах боломжтой байгаа байхгүй. Тэгээ шаардлага маш багтай гэдэг нь та ямар ч лсэн Монгол улсын иргэн буюу 21 настай болсон байх хэрэгтэй. Өөрийнхөө энэ ажиллаж байгаа газраа 6 сараас дээш хугацаанд ажилласан байх хэрэгтэй. Тэгээд виз бол мэдээж хамаарахгүй. Тэгээ уян хатан нөхцөлтэй учраас та зөвхөн 20% төлөөд өөрийнхөө байрыг өнөө маргаашгүй шууд бүртгэлээ хийлгээд зөвлөгөө аваад худалдаа авах боломжтой болсон байгаа байхгүй юу. Тэр гоё байгаас бид нар ингээд нэг байр худалдаж авъя гэж мөнгөө цуглуулж байгаа л за нэг жоохон ч ихсэн өсгөгчхийнсэн гэж тоол ойрынхаа таньдаг хүмүүндээ ч юм уу зээлүүлэнгүүт тэрийг олигтуулаад эсвэл банкнд нэг их өндөр бишгүүгээр ингээ хадгалуулаад нэг тийм жоохон явцгүй байгаад байдаг бол зүгээр анханаас нь ахуулаа байраа худалдаж аваад ингээ явчих юм бол илүү найдвартай байгаа байхгүй. Тэгэхээр энэ боломжийг ILS-ийн та бүхэнд олгож байгаа юм байна. Тэгээд энэ ILS үйлчилгээний талаар та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл бүртгүүлэх ч юм уу те шинэ байраа очиж сонгох тэд нартай ингэж илүү нарийн ярилцаж зөвлөгөө авахыг хүсэх юм бол удахгүй Японд амьдардаг монголчуудын хаврын баяр болох гэж байгаа шүү дээ те 5 сарын 4-5-ны өдрүүдэд Токиод болох гэж байгаа хаврын баяр дээр хурж ирээд ILS-ийн асраар зочлоод тэгээд үйлчилгээнийхэн зөвлөхүүдтэй нь ярилцаад өөрийнхөө шинэ байр, шинэ автомашиныг худалдан аваарэ. За ингээд хэдүүлээ бичлэгтээ орцгоё. Энэ хааны угсаа гэдэг чинь 1500 гаруй жил яг ингээд удам тасрахгүйгээр явсан байгаа байхгүй юу? Энэ хааны удам угсааны түүхэнд 1500 жилийн түүхэнд гэсэн үг шүү дээ. Анх удаага хааны угсаа залгамжлах гэж байгаа ханхүү ер нь хаан байсан ч гэсэндээ жирийн иргэний язгууртан угсааны биш хүнтэй гэрэлсэн анхны тохиолдол байдаг. Ер нь бол энэ хааны угсааг залгамжлахын тулд заавал тэр ханхүүн язгууртан угсаанаас эхнэрээ сонгож авч гэрлэх ёстой байд юм байна л да. Тэгээд энэ хоёрын хайрын түүх бас Японд гэлтгүү ер нь дэлхийд ч гэсэндээ нэлээд алдартай байдаг учраас ер нь энэ хоёрын түүхээс эхлээд ярэ гэж бодож байна. Тэгэхээр энэ хаан хэн бэ гэх юм бол та хэд одооны хааныг мэдэн шүү дээ. Нарухито гэдэг хаан байгаа. Энэ хааны аав нь гэсэн үг байхгүй юу? Акихито гэдэг хаан байгаа. Тэгээд энэ хааны эхнэр буюу хатан Мичико-сан болон Акихито хаан хоёрын хайрын түүхийн талаар өнөөдөр хамтдаа аялцгаая. За эхлээд хэдүүлээ Акихито хааны бага насны талаар нь жоохон сонирхцгаая гэж бодож байна. Акихито хаан маань болохоор 1933 онд төрсөн. 12 дугаар сарын 23-ны өдөр төрж исэн. Тэгээд Япон улсын 125 дахь эзэн хаан 1933 онд төрсөн мөртлөө 1989 онд дөнгөж хаан ширээн цуусан байгаа байхгүй 56 настай хаан ширээн цуусан гэсэн үг байна шүү дээ. Тэгээд 30 жил хаанчлаад хаан ширээгээ өөрийнхөө одоогийн эзэн хаан болох Нарухитодо уламжлуулж өгсөн. Яагаад бүр ийм хойшоо 50-д наснда хаан болсон бэ гэх юм бол Японы энэ угсаа залгамжлах бас нэгэн дүрэн байгаа нь өмнөх эзэн хаан нь нас нөхчжээж дараагийн эзэн хаан суудалтаа суудаг. Заавал тийм дүрмтэй байдаг. Бас нэг зүйл нь юу гэх юм бол Японы эзэн хаан гэдэг маань Японы энэ улс төр эдийн засгийн асуудалд бол огт оролцдоггүй. Ямар нэгэн эрх мэдэл байхгүй зөвхөн бэлэгдлийн үүрэгтэй. Яагаад гэвэл энэ японочууд чинь өөрсдөө энэ уламжлалаа нэлээд сайн ингэж хадгалж авч явдаг гэдгийг та миний өмнөх бичлэгүүдээс харсан байх гэж бодож байна. Хэдийгээр устдаад үгүй болчихсон ч гэсэн
ингээд муухай юм байсан ч гэсэндээ соёлын хэмжээнд ингээ аваа яваад байдаг. Хаан ширээг ч гэсэндээ мөн адил хэдийгээр улс төр эдийн засгийг нь одоо бол парламент нь ерөнхий сайд нь ингээ захираад ингээ аваад явж байгаа ч гэсэндээ хажуугаар нь одоо энэ хааныхаа соёл уламжлалыг аваад үлдсэн гэсэн үг. Ингэснээрээ одоо Японы 1700 жил уламжилж ирсэн хувцас хунараас ахуулаад янз янзын ёс, дэг жаяг за мөн Япон хүний тэр нэг стандарт гэх юм уу ер нь нэг Япон хүний нэг ийм байх ёстой доо гэсэн тэр нэг бие авч явж байгаа байдал, хувцас хунаар олон жил одоо хадгалж авч ирсэн тэр кимоно байдаг ч юм уу үндэсний янз янзын ёслолын хувцснууд гэдэг. За мөн одоо нийгэмд өдөр тутамд нэг их хэрэглэгдээд байдаггүй тэр үг ярианууд гэдэг ч юм уу тэр бүхэн чинь одоо энэ хааны угсаатай хамтдаа яг ингээд хадгалагдаад авч яваад байгаа байхгүй. Хэрвээ одоо хааны одоо удам угсаа гэж байхгүй тэр соёл ингээ үгүй болчих юм бол одоогийн энэ нийгэм чинь өөрөө орчин үеэ дагаад ерөнхийдөө тэр хүндэтгэлийн үг ярианууд устгах нь юу юм. Гэхдээ ерөнхийдөө ингээ багасаад манай Монголд ч гэсэндээ янз янзын одоо мутар цутар гэдэг үгнүүдийг чинь нэг их ингээд нийгэм дундаа ашигладаггүй шүү дээ. Мутрыг бол зүгээр гар гэд яриа авчдаг. Толгойг жишээ нь хүндэтгэлийн үг нь тэргүүн гэдэг байтал бид нар бол өдөр тутмын яриандаа тэргүүн гэж ашигладаггүй шүү дээ. Яг тэрэн шиг ингээд ашиглахгүй байх тусам ингээд мартагдаад байх вэ гэдгээс бас нэг сэрэмжилж байгаа нэг бодлого юм болов гэж би ойлгодгоо. За ингээд Японы эзэн хаан одоо яагаад одоо хүртэл байдаг вэ гэдэг тэр асуултын талаар би та хэдэд өөрийнхөө бодлороо хуваалцлаа. Тэгээд бэлэг тэмдэг гэдэг нь ийм учиртай байх нэ. Үргэлжлүүлээд Акихито хааныхаа талаар ярихад Акихито хаан маань 1952 онд нас биеинд хүрээд Японы үе залгамжлах хунтаажаар өргөмжлөгдсөн байна. Тэгээд Японы язгууртнуудын уламжлалт Гакшуин гэдэг сургуульд суралцж агаад тэр төгсөх жилээ болохоор Японы үе залгамжлах хунтаажаараа өргөмжлөлсөн тийм давхцал болж исэн юм байна. Ингээд үргэлжлүүлээд Гакшуин гэдэг их сургуульда улс төр эдийн засгийн мэргэжлэр суралцж агаад 1956 онд төгссөн байна. Одоо энд дурлагдаад байгаа энэ Гакшуин гэдэг сургуулийн талаар та хэдэд жоохон дэлгэрүүлж ярьж өгөх юм бол энэ ямар учиртай сургууль вэ гэх юм бол энийг Японы одоо язгууртан хүүхдүүдэд зөвхөн зориулж одоо бий болгосон гэх юм уу да тий. Эсвэл одоо байсан сургуулийг нь одоо хаалттай олгоод зөвхөн язгууртнуудын хүүхдүүд сурдаг сургууль болгож өөрчилсөн. Энэ нь 1847 онд байсан. Тэгээд яг энэ 1847 оноос хойшоогоо өнөөдрийн 2025 оны хүртэл энэ Гакшуин ингээ сургууль өнгөрсөн хугацаанд одоо хувийн сургууль байж яснаа. Тэгээд зөвхөн язгууртнуудад зориулсан байж яснаа. Яхаараа юм язгууртнуудад зориулсан юм бүрийн хэрэгтэй ийм сургууль байт юм бэ. Олон нийтэд нээлттэй болгох гээд нээлттэй болгож исэн зүгээр жирийн иргэдийн хүүхдүүд ч гэсэн явж исэн ийм үеуд байгаа ч гэсэндээ ингээ сайн сүүлийн жилүүдэд болохоор буцаад хувийн буюу язгууртнуудын хүүхдүүд зөвхөн сурдаг сургууль болоод ингээ өөрчлөгдсөн байгаа юм байлээ. Тэгээд Акихито хаан маань 1933 онд төрсөн гэхээр ерөнхийдөө дэлхийн 2 дугаар дайны үед одоо бага нас өнгөрсөн гэж дайрч өнгөрсөн гэж хэлж болно. 1945 онд ингээд дэлхийн 2 дугаар дайн дууссаны дараанаас дайны дараах Япон улс маань илүү нээлттэй болсон учраас одоо илүү нээлттэй боловсрал эзэмшиж англи хэлийг ч гэсэндээ сурч эхэлсэн барууны соёлыг бага наснасаа үзэж эхэлсэн хаан гэж үздэг. Тэгээд энэ дайны жилүүдэд болохоор Акихито хааныг нөгөө Токио ч бөмбөгтөлтөнд өртөжсэн шүү дээ тий. Тэгээд яг тэр бөмбөгтөлтөнд өртөж явах үед нь болохоор ханхуг болохоор Яманашигийн муж руу нүүлгээд Токиод байлахгүйгээр аюулгүй байдлыг нь хангаж хөдөө орон нутагт амьдруулж суралцуулж исэн тийм түүхтэй юм байлээ. Тэгэд энэ үед болохоор Акихито хаан ердийн хүүхдүүчиг ерөөсө гадаа гарах одоо дураараа гарах эрх байхгүй олон найзтай байх боломжгүй ерөнхийдөө ингээд тусгаарлагдсан хамгаалалттай орчинд өсөж исэн байт юм байлээ. За ингээд 1945 онд чинь дэлхийн 2 дугаар дайнд дуусаад Япон улс маань ерөнхийдөө одоо бууж өгч исэн гэдгийг та хэд мэдж байгаах. Тэгээд Америкийн нэгдсэн улсын удирдлаганд гэх юм уу да тий шууд бус утгаар орж исэн шууд бус утгаар штэ тий орж исэн гэж байгаа. Тэгээд энэ үеэс ахуулаад Япон улс маань ингээд мэдээж баг зэрэг өөрчлөгдөж эхэлсэн. Энэ үед эзэн хаан гэдэг чинь өмнө нь болохоор нэг тийм эзэн хааныг ард иргэд нь ингээ бурханчилсан юм шиг те бараг л бурхан юм шиг ингээд хардаг байсан бол энэ үеэс ахуулаад за тийм биш гэж ерөнхийдөө зөвхөн төрийн бэлэгдэл маягаар үзэж эхэлсэн. Тэгээд одоо Акихито хаанд ч гэсэндээ Америк эмэгтэйг англи хэлнийхэн багшаар ингээд томилсноос үүдээд Акихитогийн одоо оюун санаанд нь ч гэсэндээ барууны соёлын тийм өөрчлөлтүүд багасаа ахуулаад ингээд сууж эхэлсэн тийм хаан гэж үзэгддэг. Тэгээд ийм дайны үеийг харж исэн
байсан, дайны үед одоо өөрсдийнх нь ард иргэд нь хэрхэн зовж зүтэрчээсэн бэ гэдгийг өөрийн одоо нүдэрээ тэг жоохон бахта тэр эмзэг сэтгхүүгээрээ харж өссөн учраас Акихито хаан маань одоо том болоод яг хаан ширээндээ суусныхан дараа өөрийнх нь одоо барьж исэн бодлого нь гэх юм бол инх тайвны төлөө одоо хамгийн одоо том дуу хоолойгоо хөргөжсэн тийм хаан гэдгээрээ алдартай байдаг. За одоо үргэлжлүүлээд хэдүүлээ. Одоо түүний хатан болох Мичикогийн талаар яриа гэж бодож байна. Мичико хатан маань Мичико гүнж гэж одоо тухайн үедээ явж исэн. Энэ хүн маань бол жирийн ард иргэдийн дундаас гачирсан гүнж учраас одоо жинхэнэ кинон дээр гардаг шиг тийм амьдралыг туулсан тийм эмэгтэй байгаа. Тэгэл нэг жирийн ингээл охин байж ийснэ гинт гүнж боллоо тэгэн готайста гүнж болно болохгүй гэл одоо гүнжийн юм стандартад тэнцэхгүй одоо янз янзын амьдрал туулж байгаа тийм амар гой кинонуудыг ялангуяа охтууд бол өсвөр наснда ч юм уу бага наснда амар хүзэжсэн шүү дээ. Тэгээд яг тэрэн шиг тийм амьдралыг туулсан хүн чинь одоо энэ Мичико гүнж байгаа байхгүй юу. За Мичико гүнж болохоор 1934 оны 10 дугаар сарын 20-нд төрсөн. Тэгэхээр чин одоо Акихито хаан буюу нөхрөөсөө ер нь явал яг нэг насны зүрхтэй нэг насаар дүү гэсэн үг байна штэ. За тэгээд төрсөн газар нь болохоор Японы Токио хотод төрсөн. Мичико гүнжийг болохоор жирийн ард иргэдээс гаралтай гэж хэлээд байгаа штэ. Гэхдээ жирийн ард иргэдээс гаралтай ч гэсэнтэй уг нь бол штэ амар баян бизнесмэний охин байсан байгаа байхгүй юу. Одоо гурилын үйлдвэр ажиллаулдаг аав нь тэгээд тэр нь амар нэлээд том корпорац. Тэр том корпорацийн охин ерөнхийдөө бас л зиндаа өндөртэй тэгээд баян гэр бүлттэй өндөр боловсралтай өсөж төрсөн охин баггүй юу. Гэтэл одоо ийм охины чинь жирийн иргэн гэж үзээд одоо цаашдаа ямар амьдрал язгууртан угсаатай биш гэж үзээд цаашдаа ямар амьдрал ингээд туулж одоо хүлээж байгаа гэдг нь бас сайн. Энэ үний чинь одоо жирийн иргэн гээд ад үзэж нүд үзүүрлээд байсан бол одоо манус бол одоо энэ хаан угсаанд бол бүр ингээд бараадахгүй байх нь шүү дээ. За тэгээд Мичикого охин Футаба гэдэг он сургууль сурж гисэндээ бас л нөгөө дэлхийн 2 дугаар дайны үед бөмбөгдөлтийн улмаас 4 дугаар ангиас ахуулаад сургуулаасаа гарахаас өөр аргагүй байсан учраас аюултай гэж үзээд одоо тусгаарлагдаж бас ханхүү шиг өөр газарт очиж одоо тэр бага насаа өнгөрөөж исэн. Ингээд дайны дараагаар сургуультай иргэн ороод Токиогийн Сейшин гэдэг ахлах сургуульд сураад үргэлжлүүлээ Сейшин их сургуулийнхаа утга зохиолын ангийг сурч төгссөн. Утга зохиолын анги төгссөн хэрч утга зохиолын анги чинь одоо тухайн үедээ бол ерөнхийдөө мэдээж л нөгөө баячуудын хүүхдүүд урлаг гэж явдаг гэдэг шиг гайгүй одоо мөнгөтэй гэр бүлтэйсэн учраас ингээ утга зохиолын анги урлаг утга зохиол яруу найргийг сонирхож судалж өссөн ийм охин байгаа юм. За тэгээд тухайн үедээ бол ёстой нөгөө жирийн гэдэг шигтэй ард иргэд биднийхэн бид нар ард иргэд бид нар бол одоо охтууд нь сургуулаа ингээд төгсмөгцөө үргэлжлүүлээд айл гэргийн эзэгтэй болоод ингээд явдаг байсан бол Мичиког болохоор аав ээж нь арай өөрөөр янз янзын одоо сургуулиудад сургаад англи хэл, уран зохиол, шашин тэгээд дэлхийн түүх зэрэг одоо илүү өргөн хүрээний ойлголцтой, илүү өргөн мэдлэгтэй болгохын тулд яг энэ сэдвүүд рүү ингээд илүү түлхэж явж исэн гэдэг. За мөн дээрээс нь католик сургуульд боловсрол эзэмшиж исэн, христийн одоо хүмүүнлэг хандлагаар хүмүүжиж исэн гэдэг. Япончин бол одоо шашны хувьд шинто шашнаа ерөнхийдөө юм голчилж явдсан шүү дээ гэтэл нөгөө Америкийн соёл маань, барууны соёл маань ингээ орж ирснээрээ маш олон хүмүүс одоо католик христийн шашин руу ингэж орж ирсэн гэж үздэг. Тэгээд тэрний нэг одоо жишээ бол одоо Мичико охин байсан байгаа юм. За тэгээ Мичико охин маань ер нь бол маш өндөр боловсралтай, дээрээс нь бүр маш хөөрхөн заяа. Үнэхээр хөөрхөн эмэгтэй байсан. Тэгээ энэ хөөрхөн эмэгтэйгийн төлөө тухайн үедээ одоо гэрлий гэсэн 2-3 эрэгтэй ингээд бар нэрсийн жагсаалт ингээд байж идэг байсан байгаа байхгүй. Энэ дундаас нь аав ээж хоёр нь бол за одоо яг одоохондоо манай охин бол гэрлэх болоогүй, одоо өөрийнхөө боловсролыг бүрэн эзэмшиж дуусаагүй байгаа гэсэн ийм хандлагатай үзэл бодолтой байсан. За одоо манай хоёр хэрхэн уулзж исэн бэ гэдэг түүх рүү хэдүүлээ орцгоё. Энэ хоёрын түүхийг болохоор теннисийн талбай дээрх романс гэдэг нэртэй бүр тийм нэршилтэй гэх юм да ингээд гарчигнаас нь та хэд харж байгаа бах. За тэгэхээр яаж уулзсан бэ гэх юм бол Мичикогийн гэр бүлчин өндөр боловсралтай, мэдлэгтэй байсны сацуу дээрээс нь маш спортлог охин байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд Мичикогийн гэр бүлийнхэн зуны амралтаараа Нагано гэдэг мужид одоо цусландаа гардаг байсан гэх юм да баячууд ерөнхийдөө очиж байдаг тийм цуслан
байдаг байсан байгаа юм. Токиогийн бүр нөгөө зуны амар муши ацэ гэдэг бүр үнэхээр халуун. Дээрээс нь нэмээд бүр үнэхээр чихтэй энэ уур амьсгалаас зогтаад ийм сэрүүн уур амьсгалтай газарт очиж зуншдаг байсан байгаа байхгүй юу. Манайхан одоо өвөл нь утаанаасаа зогтно гэдэг шиг. За ингээд далихгүйгээр буцаад ороход зуншлага дээр очиод байж ахтаа тэр амьдардаг Каруизавад нь теннисний тэмцээн болсон байгаа байхгүй юу. Энэ теннисний тэмцээнд нь Мичико охин оролцсон. Бас хэн оролцож исэн бэ гэх юм бол манай ханхүү Акихито бас ирж оролцож исэн байгаа юм. Тэгээ энэ зун нь болохоор 1957 он буюу манай Мичико гүнж маань дээд сургуулаа төгсчөөд одоо байж исэн үеийн байгаа юм. За тэгээд теннисний тэмцээн одоо боллоо. За энэ дээр ч надаас сайхан амьтад эрдэм байгаа эцтэй эстэй. Баячуудын бие бинийгээ сонждаг одоо тийм нэг төрлийн тэмцээн болдог гэсэн билгүү дээ. Энэ дээр нь ингээ ханхүү тоглонгууд нь зарим хүмүүс ихэнх хүмүүс ерөнхийдөө за ханхүүг ялчих юм бол эвгүй учраас гэж ерөнхийдөө зариудаар ялагдаж өгдөг байсан байгаа байхгүй юу. Хааны бүх ундаг наадмын чинь би үзэхгүй гэ гараа явдаг шиг те. Ерөнхийдөө ханхүү ялагдаж болохгүй гэдэг нэг тиймэрхүү бодол байдаг байсан бол манай Мичико гүнж болохлээрээ ан ман үздэг байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд хааныг тэгээ хожиж исэн. Тэнгуут нь мэдээж тэгэл хаан чинь хүний сэтгэл хойндоо те ингээд нэг бусдаас жоохон өөр байгаа ч юм уу те тиймэрхүү юм татагдж таарна. Дээрээс нь Мичико охин ч өөрөө бүр үнэхээр үзэсгэлэнтэй. За тэгээд дээрээс нь стилийн хувьд те одоо гаднах үзмж өөрийнхөө биеийг авч явж байгаа тэр байдал нь бол үнэхээр бүр ингээд олноос онцгойрсон тийм эмэгтэй байсан гэж яригддаг. Энэ тэмцээний дараа ханхүү маань Мичико гүнжтэй хит хитэн удаа уулзаж хэлсэн байдаг. Иннээс хойшоо Мичикогийн нэр хүнд бол одоо Япон орон даяараа төдийгүй дэлхийд ч гэсэндээ алтар нэр хүндтэй болоод за тэгэл Мичиког одоо хаана явна тэнд нь ингээл сэтгүүлчэд сурвалжлагчэд зургийг авдаг хүмүүс гэл бүр үргэлжийн дагцсан селебрити болж эхэлж байгаамаа. За тэгээд Мичико маань юугаар алдартай болсон бэ гэх юм бол нэгдүгээрт мэдээж одоо ханхүүгийн сонирхож байгаа бүсгүй гэдэг утгаараа тий дээрэс нь үзэсгэлэн төгс байдлаараа хувцаслалт, үс засалт зүүж байгаа гоёл чимэглэл гэд тэр үедээ ингээд маш шинэлэг тийм байсан учраас маш олон хүний анхаарлыг татаад тухайн үеийн бүсгүйчүүд одоо энэ Мичико шиг одоо байх гэж маш их хичээдэг байсан гэж байгаа байхгүй юу. Үснийх нь мод нь бол зүгээр тэгээ шууд эндээ бүүн болоод ерөөсө тренд болсон гэж байгаа юм. Тэгээ тренд болж исэн ч гэсэндээ нөгөө талаараа бас яаж зүгээр ах уу маш их хил ам татчихсан. Утасныхаа загварыг нь шүүмжилж исэн, үс засалтыг нь ч гэсэндээ шүүмжилж исэн, хитрхи баруунчсан одоо Японоо алдсан, тэгээ Монголоо алдсан гэдэг шиг Японоо алдсан тийм болж исэн. Тэгээд тэр үедээ болохоор энэ бүх юмнуудыг нь одоо шар сонинууд Мичи бүүм гэж одоо бүр нэрлэж исэн байгаа байхгүй юу. Мичикогийн бүүм болж исэн одоо тийм үе гэж хэлж байгаа юм. За тэгээ ханхүү Акихито болон одоо Мичико хоёрын гэрлэлт болтол бол мэдээж хоёр талаас хоёулангаас нь эсэргүүцэлтэй тулгарч исэн гэж байгаа юм. Ханхүүгийн талаас бол мэдээж язгууртан гаралтай хүнтэй гэрлэгээгүй учраас 1500 жилдээ уламжилж ирсэн энэ уламжлалыг эвдэх гэлээ гэсэн хуучны үзэл баримтлагчид бол энийг нь эсэргүүцэх нь тодорхой. А нөгөө талаас Мичикогийн аав нь бол те за чи ийм хатуу дүрм журмыг одоо зөрчөөд те энэ хүнтэй гэрлэлээ гэж бодоход цаашдаа чамааг одоо ямар ирээдүй хүлээж байгаа вэ гэдэг чи хэцүү гэдэг үднээстэй Мичиког бүр ингээ гадагшаага явуулж исэн гэж байгаа байхгүй юу. Тэ ханхүүтэй гэрлүүлэхгүйгээд гэхдээ одоо хааны талаас болохоор одоо тухайн үедээ нөгөө хааны сүр хүч гэдэг юм чинь барууны нөлөө ороод ирсэн байгаа учраас ер нь нэлээд багассан байсан. Тэгээ дээрэс нь Японы улс төрийн бодлого энтерт чинь Америкийн нөлөө ингээд баггүй ороод ирсэн байсан учраас хааны тэр нэг хитрхи баригдмал хитрхи одоо хүчтэй байгаа тэр нэг ямыг нь одоо доош нь ингэж буулгаж ирэхийн тулд магадгүй те яагаад ер нь ингэж ард түмнийхээ татварын мөнгөөр энэ нэг хэдэн хүмүүс чинь ийм амар тансаг амьдраад байгаа юм бэ. Эднэрийг одоо ер нь ингэж жоохон ард иргэдтэй дунд нь ингэж оруулж ирэх хэрэгтэй гэдэг тэр нэг үзэл орж ирсэн гэд би өмнө хэлжсэн да тий. Тэрний дагуу ер нь энэ хааныг ч гэсэндээ одоо яагаад энгийн иргэдийн дундаас төрсэн одоо юм хүнтэй гэрлүүлж болохгүй юм бэ гэдэг тэр нэг юм ингэж орж ирсний хүчинд те тэр нэг одоо нөлөө орж ирсний хүчинд ханхүү Акихитог бол нэг талаараа Мичикото гэрлэхийг одоо зөвшөөрсөн гэж үзэж байгаа юм. Тэгээ энэ хурлаар бол Мичикото гэрлэхийг зөвшөөрсөн баггүй юу.
Харин Мичкогийн зүгээс нөгөө аав нь гадагшаага явуулсан байсан чинь Акихито одоо хаан, ирээдүйн хаан маань захидал ингээд байнга бичдэг байсан гэж байгаа байхгүй юу? Романтик. Тэгээ нөгөө захидалт нь ч гэсэндээ Мичко үргэлж хариу ичдэг. Ингэж тэр хоёр захидлаар харилцаар агаад Мичко одоо сэтгэлээд агаад буцаж Японд хурж ирээд энэ хоёр ингээд амар сайхандаа жаргаж гэрлэхээр болжээ. Тэгээд ийм ч учраас энэ хоёрыг бол бүр үнэхээр жинхэнэ одоо тэр хайрын түүхийн нэгэн жишээ гэж одоо Японд төдийгүй дэлхийд ч гэсэндээ үздэг байх нэ. За энэ хоёрын маань хурим гэж бас бүр үнэхээр алтартай том хурим болсон байдаг. 100-ны хамгийн шилдэг романтик хурим гэсэн зүйлцтэй явдаг. Яасан бэ гэх юм бол агуулгын хувьд те ханхүү те анх удаага энгийн ард иргэдийн дундаас хатантай болж байгаа те гүнжийг одоо тодруулж ордондоо оруулж ирж байгаа гэдэг агуулгын хувьд өөрөө бүр маш том байсан. Хоёрдугаарт тэр хурмын ёслол нь өөрөө бас сүр дулаантай. Гуравдугаарт анх удаага хурмын ёслолыг телевизээр шууд дамжуулсан гэдэг юм болж байгаа. Тухайн үедээ одоо Японч нь өөрөө тийм ч олон айлууд нь телевизтэй байгаагүй байхгүй. Тэгтэл энэ хурмыг үзэх гэжтэй энэ хурмын шууд дамжуулалтыг үзэх гэж тухайн үед хүмүүс маш ихээр одоо зурагт худалдаж авч тухайн жилийн одоо зурагтны борлуулалт бол ингээд бүр бас бүүн болж исэн гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр зурагт дамжуулалтыг яаж исэн бэ хэм бол Японы үндэсний олон нийтийн телевиз нь Сузуки загварын хамгийн сүүлийн үеийн 12 ширхэг дүрс бичлэгийн камераар нэгэн зэрэг бичиж дамжуулсан гэж байгаа байхгүй юу. Тэгээ одоо ч гэсэндээ ер нь бараг л тэ 12 ширхэг камераар шууд дамжуулалтыг хурмигтэй шууд дамжуулна гэдэг чинь ер нь бол яаж байгаа юу байхгүй байгаа юу бас мэдэхгүй л байна. Энэ хурмын жагсаалыг нь Токиогийн гудамжинд 500 мянга гаруй хүн гэд үзэхэд зогсож исэн. Тэгээ энэ 500 гаруй мянган хүнд үзүүлэхийн тулд 8.8 км замыг одоо энэ харж байгаа гой хувцастайгаа гой тэрэг мэрэгтэйгээ туулж явсан бол энэ хурмын зарим хэсгийг телевизээр нийтдээ 15 сая орчим хүн үзсэн байна гэсэн тоо баримт байдгийн байна. Энэ хурмаараа бас нэг зорилго нь юу байсан бэ гэх юм бол телевизийн хүчин чадал байдаг ч юм уу те хөгжил дэвшлийнхаа гайхуулах гэж те дайны дараах Япон улс өнгөрсөн жилүүдэд нэг сүүдэр донд байж исэн ингээд одоо яанда Япон улс гэж бодож исэн тэр Япон улс нь аж үйлдвэрлэл тэр дундаа электроник автомашины үйлдвэрүүд нь одоо яаж хурдцтай хөгжиж ямар хэмжээнд ирсэн бэ гэдгээ энэ хурмаар асан гэж гайхуулж исэн давхар бодлоготой байсан гэд тэгж байгаа юм. Тийм баримтат кинонууд нь бас нэлээд байдаг. Та хэд хэрвээ сонирхож байгаа юм бол YouTube дээр ингээд байж идэм байлээ NHK-гийн баримтат кинонууд нь. За тэгтээ тэгээд энэ хоёрын энэ хурим маш гоё болол хүмүүс бүр вау гэжсэн ч гэсэндээ учир мэддэг тийм жоохон настай, тийм намтай хүмүүс нь за одоо Мичко яанда цаашдынхын амьдрал нь одоо яанда нэлээд хүнд амьдралыг туулах байх таа гэд ингээд толгоос ихсэрчээсэн гэж ярьдсан байлээ. Яагаад гэдгийг нь одоо хэдүүлээ дараагийн хэсэгтээ ярьцгаая. Дараагийн хэсэг бол ордны амьдралын талаар байгаа. Хурим баснаас хойшоогоо манай одоо ханхүү болон гүнж хоёр маань хүүхэд одоо төрүүлсэн. Тэгээ хүүхэдтэй болоод энэ хоёр маань ер нь 3 хүүхэдтэй байдаг. Акихито, Мичко гүнж хоёрын үеэс ахуулаад ерөнхийдөө энэ хааны ордны амьдрал гэдэгт нэлээд баруунчсан хэв маяг орж ирж одоо хувцас хонорын тухайд ч байнгын кимоно өмсөх, байнгын одоо Япон маягаар үсээ засах гэхээсээ илүүтэй ингээл хүүхдийн тэрэг мэрэгэн байдаг ч юм уу хүүхдүүдийнх нь хувцас нь илүүтэй юм барууны соёлд амгаалсан ийм болж эхэлсэн байдаг гэж үздэг. Тэгэл 7 хоног алгасгүй хамтдаа спорт зааланд хичээллээ. Тэр олон жилийн тогтсон тэр нэг Япон гэсэн тэр хэв маяг уламжлалт салхи оруулж исэн гэдэг түүхтэй байдаг. Дээрээс нь нэмээд энэ хоёрын бас нэг ордны амьдралд оруулж ирсэн шин зүйл нь юу вэ гэх юм бол энэ хоёр хүүхдүүдээ өөрсдийнхөө гараар өсгөн ордны одоо үйлчлэгчд гэж хүмүүс агарч туслагчд гэх юм уу те тэр хүмүүст даатгах биш өөрсдийнхөө гараараа өсгөнө гэж хэлсэн нь бас ингээд хүмүүсийн ингээд анхаарлыг татчихсан. Вау гэд Мичко гүнжийн хүүхдүүдтэй өглөө болгон 6 цагт босоод одоо бентогийн хийж өгж байгаа тийм дүрс бичлэг зурагнууд бас нэлээд их байдаг. Хүүхдүүдийн хоол ундыг бол жишээ нь гүнж одоо хаан маань тий ханхүү энэ бүхэл бүтэн ийм том одоо улсын ханхүү хаан энэ чинь хаваал унд гих мэтэд бол цагаа зарцуулмааргүй юм шиг санаж байхгүй. Гэтэл өөрсдөө хийдэг байсан гэж тэгж байгаа юм. Энэний бас нөгөө талаараа нэг хүмүүсийн хардчихсан хардлага нь Мичко гүнжийн одоо ордны амьдрал дундах дарамт
нэг хэсэг байсан. Яагаад гэх юм бол Мичико гүнжийг хамгийн их эсэргүүцэжсэн хүнээсийнх нь нэг бол түүний хадам ээж буюу Акихито ханхүүгийн ээж тухайн үеийн хатан байсан гэж үздэг. Хатан Кожин анх удаа энэ язгууртан гаралгүй эмэгтэй ордонд орж ирэх гэж байгаагаас энэ олон жилдээ маш олон эмэгтэйчүүд, маш олон хаад энэ уламжлалыг хадгалахын тулд өөрсдийнхөө амьдралыг ингээд золин бас нэг талаараа бас сонин нэг талаараа бас бодож үзэх үсттэй бүх амьдралаа ингээд зориулж Япон уламжлалыг, Япон бэлэг тэмдгийг авч явахын тулд амьдралаа зориулж явж исэн энийг ингээд хаглаад байхгүй болгоод орж ирж байгаа гэдэгт нь дургүй байсан. Яагаад гэх юм бол цаг үеийн хувьд ч гэсэндээ Японы соёлд бол барууны соёл нэлээд ороод ирсэн байсан. Сайн талаараач тэр, муу талаараач тэр. Тийм учраас тэр эзэн хааны соёлын ордон гэж хэлж болохоор соёлын тэр нэг цөмөн болцсон байгаа тэр газар руу хүртэл ингээд оруулж ирж байна тэрийг хүртэл ингэж эвдлэн сүйтгэх гэж байна гэж тухайн үед ээж нь болон хит уламжлалыг баригчид гэж хэлээд байгаа тэр хүмүүс үзэжсэн учраас Мичико гүнжид бол ер нь жоохон дургүй байсан гэж бас нөгөө талаараа тайлбарлагддаг. Тийм ч учраас Мичико гүнжийг ордонд орж ирэхэд нь хитрхи хүйтэн хүндий ханддаг, хитрхи дургүй байсан учраас гэрийн үйлчлэгчтэн ч гэсэндээ илүү үзэж ил далд янзаар хэлж ярьдаг, муугаар хардаг, тусалдаггүй байсан, хавчдаг байсан гэж үздэг. Тийм учраас хүүхдүүдийнхээ хувц сонор, хоол унд өсгөн хүмүүжүүлэх бүх ажилд Мичико гүнж өөрөө ингэж оролцдог, өөрөө хийдэг байсан гэдэг бас нэг тийм таамаг байт юм билэ. Тэр бол бас үүсхийн аргагүй тийм таамаг байгаа юм. За тэгээд мэдээж яг цаагаараа тийм нарийн асуудлууд байсан ч гэсэндээ Мичико гүнжийн хувьд бол ямар юу байх вэ? Хөөрхийн амтан мэдгүй штэ. Тэр донд л ямар ч лэснийг хайртай гэсэн эрэгтэйтэйгээ амьдрах гад чадна гэд ороод ирсэн байгаа. Энэ эмэгтэй хүүхдүүд төрүүлсэн сэтгэл санаагийн хувьд ямар байх вэ? Ойлгомжтой ордны тэр хатуу амьдрал дэгж аяг тэр бүхэнд нь ингээд суралцаад явж байгаа. Хувцсан ч тийм байж болохгүй, өсөн ч тийм байж болохгүй, өглөөч тэх хэвээр хэл ярианч тийм байх хэвээр. Тэгээ энэ Японы дүрм журмууд чи ямар илээ тэрний ядчих нь бүр хамгийн тэр хамгийн дээдлийнх нь тэр дүрм журмыг нь баримтлах хэрэгтэй болсон. Бидний хувьд ч гэсэндээ Японд хурж ирэл амьдрахад баахан дүрм журмтай. Тэднийг нь дагахад л ямар ядаргаатай энэ төр гэдэг тиймэрхүү үед байдаг байтал тэрний бүр ингээ хамгийн дээдлийнх нь тэр дүрм журм дээр нь очичоод нэг эмэгтэй амьдрах гэдэг штэ тэгж амьдарч байгаа хүн чинь мэдээж яах вэ гэвэл сэтгэл зүйн дарамтанд орж эхэлсэн. Тэгээд ер нь бол mental breakdown гэдэгт бол бүр ингээ 2-3 удаа Мичико гүнж орж исэн гэж байгаа. Тэрнээс үүдээд Мичико гүнж 7 сар гаруй дуу хоолойгоо алдчихсан буюу юм ярихаа болцсон байсан. Тийм үеуд ч гэсэндээ Мичико гүнжид тохиолдчихсэн. Тэгтлээ энэ хүн ордны амьдрал донд дарамтны донд байсан гэдэг тийм баримтууд байдаг. Ордны амьдрал дундах тэр дарамтуудаас гадна гадаад ертөнцөөс ирж байгаа дарамтууд гэж байгаа хэвлэл мэдээлэл, арц түмэн, за мөн тэр нөгөө хит уламжлалыг баригч нам байдаг ч юм уу тэднэрээс нь энэ Мичиког хийсэн үйлдэл болгон дээр нь хэлсэн үг болгон дээр нь шүүмжлэл янзын ярианууд ингээд маш их орж ирж байсан. Жишээ нь энэ зурган дээр харагдж байгаа Мичико гүнж нэг юм урт бэлэн өмсөд жоохон богино ханцуутай ингээд цамц өмссөн. Тэгтэл тохоо гаргасан хувц өмсч өглөө. Энэ бол энэ язгууртан эрхэм дээдс гаралтай хүмүүсийн хийж болохгүй үйлдэл байсан. Соёлгүй бүтүүлэг ордны амьдралд суралцахгүй байна. Ерөөсөө язгууртан гарал угсаанд тэнцэхгүй байна гэдэг гэх мэтээр шууд амар таардаг. Тэгтэл энэ бэлэг нь болохоор яг үнэндээ цаагаараа хатам ээж нь буюу тухайн үеийн хатан бэлгэлжсэн гэдэг дам яриа байдаг. Яагаад энэ бэлэг бэлгэлсэн бэ гэх юм бол яг иймэрхүү нөхцөл байдалд оруулж муулуулж байгаа бараг л салах гэдэг юм яах гэдэг юм арайч тийм биш хал да. Гэхдээ ерөнхийдөө юм тиймэрхүү явуулга хүртэл нэлээд явуулдаг. Тийм юмн донд энэ Мичико гүнж амьдардаг байсан гэдэг бас яриа байдаг. За тэгэл Мичико гүнжийн сэтгэлээр унчихсан явж байгаа юм шиг тийм харагддаг фото. Доошоо ингээ харцсан явж байгаа зургийг ч юм уу шууд нийтлэл эзэн хааны гэр бүл дотоод зөрчилд орчихсон уу гэх мэтэр амар сүртэй гарч ихтэй шар мэдээнүүд гараал Мичико гүнжийг ингээ залбирж байгаа ганцаараа алхаж байгаа зургийг хар цагаан болгонгуудаа анханасаа ер нь язгууртан гаралт тэнцэхгүй эмхтэй байсан гэх мэтэр тиймэрхүү юмнууд бол гарч исэн. Гэхдээ нөгөө талаараа Мичико гүнжийг дэмжигчд бас нэлээд их байсан. Түүний
хүний одоо фэшн загварын чиг хандлага тэр загвар нь аль бүр ингээд дийлдэхгүй заяа бүр үнэхээр тухайн үедээ дэлхийг хамарсан дэлхийн хэмжээний тийм инфлюенсер те загварын инфлюенсер эмэгтэй байсан гэд тэгж байгаа байхгүй юу. Тэгэл одоо нилээн нас явцсан хойноо ч гэсэндээ яг энийг одоо ингээд хадгалж ярьжсэн. Жишээлх юм бол тухайн үед одоо барууны тийм эмэгтэйчүүд юм маш том юм бүрхүүлтэй юм малгаанууд өмсөжсэн бол Мичко гүнж болохлээрэ эсрэгээр нь яг юм нэг жижигхэн яг тэр малгай шиг юм загвартай мөртлөө яг жижигхнийг энэ дээр ингээд тавьчих. Амар хөөрхөн гих мэтэртэй ингээд яг тэрийг тэгэн гот ингээд бусад хүмүүс дөөрэж эхэлдэг ч юм уу те. Үсний юм хайгуураа юм даруулга ингээд зүгээд байдаг. Тэрийг ч гэсэндээ одоо бусад улсын хатад гүнжнэр ч гэсэндээ ингээд дөөрэж өмсдөг байсан гэдгээрээ алдартай байдаг. За мөн тэгэл Мичко гүнж чинь утга уран зохиол яруу найргийн одоо мэрэгжилтэн тим хүн учраас одоо шүлэг бичих өөрийн гэсэн номнууд гаргах орчуулга хийх гэх мэтэр одоо маш их тийм оюуны хөдөлмөр их эрхэлдэг байсан. За тэгэл хөгжим тоглох төгөлдөр хуур босоо ятаг гэх мэтэд бол бүр ингээд үнэхээр авьяастай байсан гэж байгаа юм. За мөн эзэн хааны гэр бүлд 10 жилийн турш гэр бүлийн гурвлыг одоо хөгжмийн гурвлыг байгуулжсэн гэж байгаа байхгүй. Энд нь Акихито одоо угсаа залгамжлах хунтайч хийл тоглодог. Угсаа залгамжлагч гүнж Мичко болохоор төгөлдөр өөрөө төгөлдөр хуур тоглодог. Бүү Нарухито одоо хийл тоглохыг зааж өгсөн. Тэгээ ингээд гурлаа олоод янз янзын одоо томоохон үдиршлэг цэнгэн дээр гурвлаараа хөгжим тоглож тентхийн одоо язгууртнуудыг хөгжөөдөг байсан гэдэг бас нэг тийм алдартай гоё баримтан байдаг. За тэгээд ерөнхийдөө Мичко одоо хатны талаар ярихад иймэрхүү байна. Энэ олон жилийн турш одоо манай хоёр бол ер нь хаанч явсан гэсэн ингээ хамтдаа явж идэг тэр дүр зургуудыг та бүхэн санаж байгаа бох. Саяхан хэдхэн жилийн өмнө л одоо дараагийн угсаа залгамжлах ханхүү маань хаан болсон штэ. Тэрнээс өмнө бол одоо хаан хатан хоёр бол энэ улсын одоо сайн муу гэсэн одоо хэцүү зүйлс бүх өмнө дээр хамтдаа ингээ явж исэн. Тэгээ хаантайгаа хамтдаа ингэж явдаг хатан гэдгээрээ тий улс төрийн хэрэгүт ингэж дандаа хамтдаа явдаг олон улсуудаар хамтдаа явдаг гэдгээрээ юм алдартай юм хатаан тэгээд инэрэнгүү нэгүүлсэнгүй тийм сайхан сэтгэлтэй тэр их хүнд хэцүү зүйлсүүдийг ингээд туулж исэн ч гэсэндээ өнөөдрийг хүртэл арт түмэндээ инэрэнгүү сайхан тэг үзэсгэлэнтэй ийм хатан гэдгээрээ алдартай байт юм байна. Хатан одоо Мичко маань 2007 оны хавар одоо нэлээд өндөр насыг насалсан байгаа штэ. Амны шарах, хамрын цус алдах, гидсний цус алдалт зэрэг сэтгэл зүйн дарамтнаас болоод албан үүргээ цуцлахад хүргэсэн. Тэгээд энэ хатны гүйцэтгэх ёстой үүргүүд бас ажлууд гэж байдаг. Одоо том хүлэмжтэй янз янзын том ёслолын баяруудаар юмнуудыг хариуцж хийх гэх мэтэр юмнууд байдаг. Тэднүүсийг одоо гүйцэтгэх боломжгүй болсон учраас тэр одоо ажлуудаа одоо өөрийнхөө биер охин болох Масагод шилжүүлсэн гэтэгдэг. Акихито хааны хувьд ч гэсэндээ бие нь нэлээд муудаад тэгээ хорт хавдар болон зүрхний хүнд хэлбэрийн мэс засал хийлгсэн. Тэгээ биеийн байдал нь маш муудсан учраас одоо албан үүргээ гүйцэтгэх боломжгүй гэж үзээд 2009 он гэхэд хаан ширээгээ хүүдээ одоо шилжүүлэхийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд ер нь бол ингээ баг багаар ажиллаж эхэлсэн. Яагаад гэх юм бол бас л нөгөө өнгөрсөн 1500-600 жилийн түүхэнд хизээж одоо хааныг өөд болоог байхад дараагийн угсаа залгамжлах хаанхуд одоо угсаа залгамжилж хаан болгох тийм боломжгүй байсан бол Акихито хаан энэ хоёр бас л ахиал тэр тогтсон ёсыг одоо халахын тулд бас ингээ үүрэг гүйцэтгэж эхэлсэн байгаа байхгүй юу. Гэвтэл Японы нээлттэй их сургуулийн профессор Такеши Хара хэлэхдээ дайны дараах үндсэн хуулийн цааснаар бол эзэн хаан насан туршдаа албаа хаах ёстой. Уламжлалыг та одоо ингэж эвдэж болохгүй. Эзэн хаан болон ер нь энэ эзэн хааны ах уу те соёл ер нь жилээс жил өргөцсөнд улам төвчээргүй улам инж болохгүй байна. Тэрийг ч ингэж эвдмээр байна. Тэрийг ч өөрчилмээр байна гэсэн тийм төвчээргүй хааз, төвчээргүй хатад те тийм төвчээргүй одоо эзэн хааны гэр бүл одоо бий болж байна. Энэ бол одоо буруу хандлага гэж эрс эсэргүүцэжсэн. Хааны зүгээс болохоор 2009 оноос хойшоогоо 9 жилийн хугацаанд би одоо энэ хүслийг ингэж өгж байгаа боловч айлч засгийн газар те эзэн хааны те энэ сэтгэлийг юусоо огт өрөвдсөнгүй. Би одоо ингэж хорт хавдартай тарих зүрхний одоо ийм том мэс засалт орчихсон ийм байж хат би энэ албыг ингээд цаашаад хашиж чадахгүй болсон байхад ерөөсө өрөвдсөнгүй ерөөсө хүлээж авсангүй
тэ харж үтсэнгүй гэж ингэж үргэлжин ингэсээр байсан. Ингэсээр хагаад хамгийн сүүлд нь Японы үндэсний телевизэд Японы эзэн хаан мэдээлэл хийх үеэрээ одоо бүр шууд ингээд ямар ч одоо програмд ороогүй байхад тэр үгийг хэлсэн. Би бол одоо хаан ширээгээ хүүтэй хүлээлгэн өгөх хүсэлтэй байгаа, юм хэцүү байгаа гэдгээ шууд илэрхийлсэн. Ингээд японочууд ч гэсэндээ хааны энэ хүсэлтийг одоо санал асуулга явуулаад дэмжсэн учраас одоо Абе болон засгийн газар бол одоо хүлээн авахаас өөр аргагүй хурж анх удаага хааныг одоо амьд сэрүүн ахуйд нь угсаа салгамжлах ханхүү хаан болсон түүхтэй. Тэгээд тэр ханхүү бол одоогийн хаан Нарухито юм аа. Акихито хааны ээж 66 наснда таалал төгссөнөөр Мичико гүнжийн одоо нөхцөл байдал арай дээрцсэн гэж үздэг. Гэхдээ Мичико гүнж маань бас л ингээд нас өндөр болж явж байгаа учраас ингээд янз янзын өвчин тусаад хамгийн сүүлд гэхэд чинь ордон дотроо явж байгаа нөгөө баланс алдагдаад тэнцвэр алдагдсны улмаас унаад ингээд гуйныхаа ясыг хугалсан учраас телевиз одоо хэвлэл мэдээллийнхний өмнө гарах боломжгүй болсон гэдэг ч юм уу. Тиймэрхүү энэ хоёр маань эрүүл мэндийн байдал том муу дарахгүй штэ 91 орчим настай хоёр хүн байгаад байгаа штэ. Ингээд хоёлаа аж дүрэн амьдран сууж байгаа. За тэгээд Японы эзэн хааны ордны амьдралын түүхэнд Мичико хатан болон Акихито хаан хоёрыг бол шин уур амьсгал, шин салхи оруулсан, шин эрен үеийг авчирсан гэж хэлдэг. Тийм ер нь ингээд хүн ямархуу байдлаар амьдрах хэрэгтэй юм бэ гэдгийг өөрсдийнхээ амьдралыг одоо золиослоо зтэй одоо хэцүү байсан ч гэсэн жүжиглээд ч хамаагүй ингээд харуулж амьдрах хэрэгтэй. Бэлэгдлийн чанартай те өөрийнхөө амьдралыг тэр бэлэгдэлд зориулах тэр том зүрх сэтгэл, тэр төвчээр одоо хааны ордны хүмүүст хаан хатан гэдэг хүмүүст одоо байх хэрэгтэй байдаг юм байна л да. Тэгээд тэрийг бол одоо чадахгүй. Би бол тэрэнд одоо насаа зориулж чадахгүй гэж байгаа тийм эмэгтэйчүүд бол жирийн эрхэнтэй суугаад өөрийнхөө одоо энэ том хэрэгэм зэрэгээсээ татгалзаад жирийн иргэний амьдрал руу ингээд орох боломжтой байдаг юм байлээ. За ингээд энэ удаагийн маань дугаар энэ түрээд өндөрлөж байна. Дараагийн дугаартаа мөн хааны ордны талаар эсвэл одоо аль нэгэн хаан хатан хоёрын амьдралын талаар мөн өгүүлье гэж бодож байна. За тэгээ бичлэгийнхаа төгсгөлдөө уламжлал ясаараа өөрийнхөө бичсэн ном болох Япон цэцэрлэгийн нууцуд номынхаа талаар танилцуулъя гэж бодож байна. Японд 4-р сард хичээлийн шинэ жил эхлэе. За тэгээд Японд амьдардаг монголчуудын группүүд дээр одоо манай хүүхэд цэцэрлэгт ороод ингээд байгаа ингүүл яадаг вэ, тэгвэл яадаг вэ гэсэн тийм асуултууд ер нь нэлээд их харагдах болсон. Тийм учраас хэрвээ миний бичлэгийг үзэж байгаа Японд цэцэрлэгт хүүхдээ өгөөд удаагүй байгаа тийм ээжүүд эсвэл удахгүй хүүхдийн цэцэрлэгт орох гэж байгаа тийм ээжүүд ах юм бол миний Япон цэцэрлэгийн нууцуд энэ номыг аваад Япон цэцэрлэгийн талаар ерөнхий тэр нэг уур амьсгал болон янз янзын мэдээллүүдийг авах боломжтой. Энэ номыг би болохоор өөрийн одоо том хүү Анандынхаа 2 настайгаас 7 нас хүртэлх Япон цэцэрлэгт суралцсан. За нэг 4 жил хагасын тийм амьдралыг ээж хүний нүдээр хараад суралцсан тэр бүх зүйлсээ шингээж бичсэн ийм ном маань юм байгаа юм. Одоо хамгийн эхнийх нь жил жишээлх юм бол хүн маань ингээд одоо ганцаараа хэл мэдгүй, найзууд байхгүй, тэгээ энэ соёлыг нь мэдгүй ийм байх үедээ цэцэрлэгт ороод одоо хэрхэн найзуудтай болж исэн, хэрхэн даван туулж исэн, ээж нь ч гэсэндээ ер нь тэр үеийг хэрхэн даван туулж исэн гэх мэтээр ингээд ном маань хөвөрдөг байгаа. Тэгээд хэрвээ Монголд байгаа хүмүүс маань худалдаж авах хүсэх юм бол интерномд харин Японд байгаа хүмүүс маань миний доор гарч байгаа Instagram хаягаар холбогдоод шуудангаар хөргүүлээд авах боломжтой. Зөвхөн одоо Японд байгаа хүмүүс гэлтгүй Монголд байгаа хүмүүс ч гэсэндээ ер нь Япон цэцэрлэгийн сургалтын арга барил ямар байд юм бэ гэсэн тийм юм хэрвээ сонирхож байгаа ах юм бол мөн одоо манай гэр бүлийн түүхийг сонирхож байгаа байх юм бол энэ номон дээр одоо бидний амьдралын нэгэн хэсэг маань бичигдэж үлдсэн. За ингээд энэ удаагийн бичлэгийг энэ хүртэл үзсэн та нартай бүгдээрэнд нь маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр иргэн уулзтлаа. Түр баяртай. Bye.